Үр хүүхдээ өсөж том болоод насанд хүрээд гэр орноосоо явахыг харна гэдэг эцэг эхчүүдийн хувьд бол бахархалтай. Гэхдээ нэг талаараа бас маш аимшигтай, гонигтай тийм үуч байдаг. Нэг талаараа гэр орон нам гүм эмх цэгцтэй цэвэрхэн байхаас гадна нөгөө талаараа үр хүүхдээсээ хол байна гэдэг мэдрэмж бол маш хэцүү, хамгийн гонигтай, уйдгартай, гашуудалтай байдаг. Хэрвээ танд иймэрхүү мэдрэмж, иймэрхүү айдас төрдөг бол та хоосон үүрний синдром гэдэг өвчнөр өвдсөн байх магадлалтай. Хоосон үүрний синдромыг нэлээд детальчилж ярих юм бол их цаг орно. Гэхдээ ерөнхийд нь базаад багцлаад 3 шин тэмдэг илэрж байвал та хоосон үүрний синдромоор ерөнхийдөө өртсөн байна гэж үзэж болно гэж байгаа. За яг нь нэгдүгээрт уй гашуу, хоёрдугаарт юунаас ч юм түгших, гуравдугаарт ганцаардал. Энэ гурван зүйлийг та гэртээ ганцаараа байгаа тохиолдолд мэдэрч байвал яг энэ синдромоор өвдсөн юм байна гэдгийг бол багцаалж болно. Орчин үеийн шинжлэх ухаанд энэ хоосон үүрний синдромыг сэтгцийн өвчин ч гэдэм үү, эмгэгч гэдэм үү, тэр талаар нь судалж оншилсан юм бол байхгүй. Гэхдээ нийгэмд маш түгээмэл байвдаг иймэрхүү сэтгэл зүйн зовнил, түгшүүрийг бол хэлдэг байгаа. Үр хүүхдүүд нь насанд хүрээд гэр орноо орхиод явсны дараахан ганцаараа гэр орондоо үлдсэн ээж аав нар эргэж хараад шууд түгшүүрийн байдал шилждэг. За яг энэ үед л нөгөө хоосон үүрний синдром гэдэг шин тэмдэг чинь илүү хүчтэй гарч байна. За энийг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр ч юм уу өөр зүйлээр эдгэх дарах тийм боломжууд, хувилбаруудыг бол олох хэрэгтэй. Үр хүүхдээ тэгээ биед байгаа явсны дараа үлдэж очирсон ээж аав нар яг энэ синдромоор ихээр өвдөн. Өвдөнгүүтээ үүнийгээ дарахын тулд арх дарсч гэдэм үү залуудаа хэргэлдэггүй байсан зүйл рүү бас гүн татагдаж орох магадлалтай байдаг. Зарим хүмүүс энэ хоосон үүрний синдром гэдэг эмгэгхүү энэ зүйлийг бол үр хүүхдээ гэр орноосоо явахаас өмнө бол эдийн хөнгөн хэлбэрээр бол аваад хэлсэн байдаг гэж байгаа. Юу гэдгийг 10-аад төгсөөд явна, их сургуулаа төгсөөд ийшээ явна гэдэг нарийн ширийн мэдээллийг мэдсэн аав ээж нар ерөнхийдөө шөнө унтаж чадахгүй, өглөө эрт босох олон зүйлд түгшүүрлэж бодох, зарим зүйлийг ургуулн түүнийгөө хөгжүүлж өөрөө стресстэж тэрэндээ айж ичих, ганцаардах, уй гашуу гэх мэтийн зүйлүүдийг бол хүчтэй мэдэрч эхэлдэг. Насанд хүрсэн хүүхдүүдэд үдэж гаргаж өгөөд явуулж байгаа амьдралыг далаад явуулж байгаа ээж аав нар бол аргагүй л сүүлийн 10-аас 20 жилийн турш үр хүүхдийнхээ амьдралын гол хүн байж зөвлөж чиглүүлж бүх юмд нь оролцоотой байж исэн. Гэтэл яг ингэж исэн хүмүүс нь том болоод биед байгаа явчихаар оргүй хий хоосон нөхцөлд ганцаараа үлдээ цаашдаа яах вэ гэдэг дээр амар их стресстэй түгшүүртэй болдог. Ер нь тэгээ цаг хугацаа яг энэ үед л маш хурдан яваад өнгөрсөн юм шиг тийм мэдрэмжийг бол аавна. Яг энэ хоосон үүрийн синдромоор өвдөж эмгэгт яг нэрвдэж байгаа хүмүүсийн анхан шатны ганц нэг шинжүүд бол байдаг. Айдас, түгшүүр, бэлгийн сулрал, өөртөө итгэлгүй болох, үйл хөдлөл багасах, нийгмийн идэвхэн сулрах, ерөнхийдөө гэр орноосоо гарахгүй байнгын гэр орондоо өнжих, уцаар ярих нь багасах гэх мэтийн ерөнхийдөө бүх зүйлээс өөрийгөө тусгаарлаж тэрэндээ чимээг хүүхэн стресстэй гэсэн үг. Товчхондоо хэлэхэд бол яг үр хүүхдийнхээ амьдралын гол зүйлээ болгоод үр хүүхдээ өсгөө төмөжүүлнэ, 10 төгсөөлн хоолунданд хүргэнэ гэсэн амар том зорилго гаргаад түүнийхэн төлөө сүүлийн 20-30 жилийн турш өдөр шөнөгүй зүтгэж исэн хүмүүс үр хүүхд нь яваад өгөхөөр тэгээд яг харахгүй амьдралын химнэл нь орвонгоор эргэж байгаа. Яг энэ үеэс эхлээд ээж аав нар яадаг вэхээр өөрсдийнхөө нөхцөл байдлыг бүрэн ойлгож ерөнхийдөө минималист олон өрөөтэй байшин, олон судалтай машин юу гэдэг тэр бүх зүйлүүдийг таньж хэмжээний том засвар үйлчилгээ өөрчлөлтийг бол гэр орондоо хийн. Гэхдээ гэр орноо нүгэд орхиод өөр газар өөр байшин аваад уучруулж чадахгүй. Яагаад тэгэхээр үр хүүхдийнх нь өсөж исэн өөрийнх нь жаргалтай дурсамжууд бүжигнжилсэн тэр байшингаа хадгалж үлдэх тал руугаа бол ерөнхийдөө ихэнх нь хэлбийдэг байгаа. Энэ зүйлийг даваад яг өөртөө таарсан нэг өрөө байр ч юм уу 1.5 байр ч юм уу энэ тэнд олоод өөрийнхөө дуртай хороололд өөрийнхөө мэддэг тэр газар руугаа нүүж очих юм бол магадгүй энэ хоосон үүрний синдромыг гэтлэх бас хамгийн шилдэг арга болж бас магадгүй гэж байна.
Ер нь тэгээд яг энэ хоосон үүрний синдром гэдгээр бүх одоо ээж аав нар бүх хүмүүстэй арч өнгөрнө. Яг тэр үедээ хүнд үү хөнгөн үү одоо гэдгээрээ л одоо ялгаатай явна. Энэ хоосон үүрний синдромоор өвдөх магадлалтай хүмүүсийн нэгдүгээр игнэнд ямар хүмүүс орж ийнэ гэдгийг одоо ерөнхийдөө энэ судалгаа бол харуулж байгаа. За тэрний нэгдүгээрт нь бол ганцхан хүүхэдтэй ээж аав нар энэ үүрний синдромоор бол нэлээд хүчтэй өвдөнө. Хоёрт нь болохоор бага залуу наснд амьдралын хар барааныг нэлээд үнд үзсэн хүмүүс энийг одоо нэлээд бас хэцүүхэн давтуулна гэж байгаа. За гуравдугаарт нь эдийн засгийн хувьд болон нийгмийн одоо амжиргаа бүтэц одоо юу гэдэг нь те халамж мөнгө төгрөг гүрэв тэтгэврийн тэмж багтай хүмүүс бол энэ хоосон үүрний синдромд бас нэлээд өртөнө. Яг ийм үеийг яах вэ? Хос байгаа те одоо хүмүүс бол нэлээд бас даваад гарах бол боломжтой. Гав ганцаараа байгаа хүмүүс бол нэлээд хүнд тусч ийн гэж байгаа. Тэгэхээр хосоор байгаа хүмүүс яадаг вэ гэхээр ядаж одоо өөр хүүхдэн тэгээ том болоод явчихаар хоёр хүнд өөрсдөд нь цаг гарan за тэрүүгээр кино үзнэ үү яана уу те салхинд гарна уу амралтаар явна уу гэх мэт дуртай зүйлээ төлөвлөгөө график гаргаад элдв хямдрал бонус карт энтер цуглуулад өөрсдийнхөө амьдралыг нэлээд хөгжилтэй нэлээд зохион байгуулалттай дээрэс нь ийм завгүй байлгах маягаар бол давж туулж байна гэсэн тийм одоо гаргалгаа байгаа. Ер нь тэгээд энэ эцэг эхчүүд өрөөгтэй явсны дараа ч гэсэн гэр орон одоо тэ эдэлж хэрглэж исэн ор дээр хувц сунар шүүгээ ямар байсан яг тэр чигээр нь үлдээгээд хизээ нэгэн цагт энэ үүрэндээ миний үр хөвгөд буцаад ирнэ гэсэн тийм байнгын сэтгэл одоо юу гэдэг нь тэ хүлээлттэй байдаг учраас зоригтой шийдэл гаргаж өрөвдийнхээ өрөө тасалгааг бол өөрчилж чаддаггүй. Мэдээж тэгээд хамгийн одоо сайн эмчилгээ бол цаг хугацаа. Тэгээд цаг хугацааг зав зайгүй өнгөрөөхөөс гадна өөрийнхөө тэ өнгөрүүлсэн амьдрал алдаа дутагдлаа эргэцүүлж магадгүй тэ дараагийн төвшөнд уучлах хэвээр хүн байвал уучлахгүйгаа тэ баярлуулах хүн байвал баярлуулад уулзах хүн байвал амжиж уулзах гэх мэт тийм үү ерөнхийдөө яг амьдралынхаа мөч бүрийг одоо харамсахгүйгээр сайхан аятайхан өнгөрөх хэрэгтэй. За дээрэс нь настай хүн байгаа бол одоо өөрийнхөө үеийн одоо тийм хүмүүстэй уулзаж нөхөрлөж орж гарах гэх мэтийн одоо бас цагийг бас хамтарч яг өөртөө адилхан хоос үүрний синдромоор магадгүй хүнд хөнгөн өвдсөн хүмүүстэй бас дөрөв харьшуулаад явах юм бол амьдрал бас арай утгатай болох юм магадлалтай байдаг. Тэгээд манай Монголын нөхцөлд бол энэ хоос үүрний синдром хөвчлэн одоо өрөөхтэй дагуулж ирээд аав ээжтэй харуулах гэх мэтээр бас ээж аавынхаа энэ ганцаардал уйгашшүү төгшүүрийг нь багасгах байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр ямар ч үсэн хүн болгон энэ хоосон үүрний синдром гэдэг одоо үеийг бол даван туулна. Яг тэр үедээ яаж давах вэ гэдгийг аль эртнээс бодож бэлтгэж явах хэрэгтэй юм байна гэдгийг өнөөдрийн оруулж байгаа энэ гоё түүхүүд маань одоо харуулж байна. За ингээд та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.